84 дугаар сургуулийн багш нарын мэдээлэлд тус сургуулийн газрыг зараагүй бөгөөд ашиглагдахгүй байгаа зүүн хойдлолын талбай дээр нийтийн орон сууц бариулах шийдлийг сургуулийн бүх багш нар хамтран гарын үсэг зурулж гаргасан. Ийхүү тухайн газарт нийтийн орон сууц бариулснаар тус сургуулийн багш нарын 20 байртай болж 15 нь гэртээ, 12 нь газартаа, 5 ковотын байранд орсон зэрэг олон багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн байна. Мөн тус сургуулийн захирал ашиглахгүй байгаа талбай дээр нийтийн орон сууц бариулсан нь хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна. Тэдний тайлбарласнаар тус газар нь сургуулийн өмч бөгөөд хуулийн дагуу эзэмших эрхээ авсан мөн ямар зориулаар ашиглах нь тус сургуулийн эрх гинэ. Гэтэл хуулиндаа сургуулийн талбай дээр нийтийн орон сууц бариулж болох талаар асуухад тэр эрх зүйн актын хувьд бол тавар үнэсэх хөстэй байхаа. Зүгээр манад бол засаг даргын захирамж гараад энэ дээр орон сууц бариулахаар эзэмшүүлэхээр өгсөн гэсэн гэрээнийхэн дагуу бид энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тэр 3150 м2-ыг орон сууцын зориултаар барихаар орон сууцны зориултаар эзэмшүүлэхээр оргосон тэр гэрчилгээ нь 2009 оны 4-р сарын 24-ний өдрийн 165 тот нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийгмийн асуудлыг шийдэхийн тулд багш нартаа зориулж олон компаниуд ирсэн. Тэгээ Орслон констракшнаар л бариулсан. Тэр газрыг эзэмшүүлснийхаа төлөө багш нар зах зээлийн үнээс 24 сая хэмт байр авсан. Тэгэхээр газрыг бол зараагүй. Тус сургуулийн газар дээр нийтийн орон сууц барих зөвшөөрлийг тус дүүргийн засаг дарга өгсөн гэдгийг сургуулийн багш нар хэлж байгаа юм. Мөн түүнчлэн тус шийдвэр нь сургууль цэцэрлэгийн газар дээр барилга барихыг хориглох шийдвэрээс өмнө гаргасан шийдвэр юм. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэх тайлбарыг өгсөн юм а.